Худлаа ярьж ард түмнээ хөлөгцсээр байгаад нэр нүрээ барсан улс төрчид сайд дарганахт итгэх хүн олдгоо байсан. Хаа нэгтээ уулзалт яриа хийх гэхээр л тэр мөн худлаа ярих гэж яваад үзгээд тоогчгүй. Ирэх сонгуулиар яаж хүн амьтан цуглуулж хэлхүүгээ дуулгая даа гэж улс төрчид шаналчид яваа. Харин тэгтэл Доронт аймгийн ардын намын дарга нэг нь залжин арга бодож олжээ. Ерөнхий цай сайхан бэлэг цэцэрлэгийн нээлтэнд оролцохоор Доронт аймаг руу өчигдөр очисон гин. За тэгтэл танхим дүүрэн хүн пиг цуглуулчихсан байна гинэ. Ерөнхий сайд яг миний рейтинг Доронтод үнэхээр тасарчсан байна дөө гэж бодоод бөөн баяр хөөр маялалцтал инээд алдаад урсгаж алдаж. Мэдээж пиг хүнтэй танхимд уур амьсгал халуухал байж таараа. За ингээд манай өндөр сайд өндөрч сэтгэлтэйгээр Доронтоос босож ирж. Харин явсан хон Доронт аймгийн ардын намын дээд дарга ёлгойч хүн цуглуулсан технологийнхоо тухай ам алджээ. Тэр өдөр гамшигаас хамгаалах сургуульд орон даяар явагдсан. Энэ үед ирж таарсан ерөнхий сайдын азигнаа. Аймгийн дарга нь 16 цаг дуурсан гамшигын төхөөгөр дөрмийн дагуу гадаа гараад байсан ажилтан албан хаагчтай бүгдийг нь хуу хамаад танхимд авчиж чигчгсэн юмсан ч. Нэг иймэрхүү юм болж. Манай ерөнхий сайд ч үнэхээр өндөр сэтгэлтэй бодсон гэж байгаа. Хэрвээ аймгийн ардын намын дэд дарга ам алдаагүй бол ерөнхий сайд сайхан бэлгийн сэтгэл баг тэр жигтэй өндөрт мандсаар байгаад 6 дугаар сарын 29 хүрэх байсан биз. Юм гэдэг ийм очиртай, сум гэдэг тийм очиртай.